Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байсан талаар замын цагдаагийн албанаас мэдээллээ. За эдгээр өдрүүдэд тус албаны жижүүрийн шуурхай удирдлагын хилтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нэг хүний амнаас хохирч 18 хүн хөнгөн байдлаар гэмтэж бэрчжээ. За түүнчлэн согтууруулах хундааны зүйлс хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоолцсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Харин орон нутгийн зам ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амнаас хохирчээ. За тухайлбал 2017 он 1-р сарын 7-ны өдөр 23 цагийн орчимд Архуул аймгийн Дархан сумын нутаг асфальтын замд Lexus 470 маркийн автомашины жолооч нь согтууруулах хундааны зүйлс хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоождож явган зорч 25-аас 30 насны эрэгтэйг мөргөж ань насыг нь хохироосон хэргийг Дархуул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Мөн өчигдөр Сонгой архан дүүргийн 21 дугаар хорон нутаг Жаргалант сумын нутаг Рашаан төртөөний гармын зүүн замд Prius маркийн автомашин, Pulsar маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 34 настай эмэгтэйг амнаас хохирч нэг хүн гэмтсэн хэргийг шалгаж байгаа байна.